Дэлхий дээр хаасайгүй бараг байшин болгоны болонд нэг кофе шоп байдаг гэд хэлчихвэл хэлтэхгүй байх. Хаасайгүй байгаа энэ кофе шопууд юугаараа өрсөлддөг юм бол? Та хэрвээ кофе шоп ажилладаг бол та кофе шопын үйлчлэгээ эрхлэхээр бэлдэж байгаа бол магадгүй мөрөөдөж байгаа бол энэ бичлэг маань танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Сайн уу? Хулан байна. Туршлага тавьбын дараагийн дугаарт тавтан байрлана. Энэ удаа та бүхэндээ маш сонирхолтой сэдвийн талаар ярихаар бэлтгэсэн байгаа. Нэг кофе шоп байдаг. Та бүхэн ч гэсэн мэднэ, би ч гэсэн мэднэ. Бид бүхэн маш сайн мэддэг кофе шоп. Нэг аяга кофег дунджаар бусад ижил үйлчлэгээ үзүүлдэг кофе шопоос 3-6 доллараар илүү үнэтэй байдаг. Тэгээд ийм үнэтэй ч гэсэн өдөрт 20 сая аяга кофег борлуулдаг. Тэр ямар кофе шоп бэ? Энэ мэдээж Starbucks. Starbucks яагаад үнэтэй ч гэсэн хүмүүс өдөр болгон ороод идэг юм бол? Starbucks-аас кофе худалдаж аваад идэм бол? За тэгвэл өнөөдөр манай туршлага лабаар та бүхэндээ энэ асуултын энэ яагаадын хариултыг хамтдаа олохоор бэлтгэсэн байгаа юм. За тэгвэл хэдүүлээ өнөөдрийн дугаараараа Starbucks үнэтэй хэрнээ яагаад хүмүүс ороод идэм бол? Starbucks-ийн үйлчлэгээний нууц нь юунд байдаг юм бол гэдэг талаар хамтдаа сонирхоод судлаад үзье. Үүнийх нь хамгийн том нууц нь юу гэж? Starbucks-ийн хэрэглэгч төвтэй үйлчилгээ. Хэдийгээр $3, $6 илүү үнэтэй ч гэсэн хүмүүс Starbucks руу орох туртай байдаг. Яагаад гэдгээ өөрсдөө ч бараг мэддэггүй байх хэрэглэгчд нь. За тэгээд орохоор үйлчлүүлэгчтэйгээ халуун дулаан, найрсаг, харилцан яриа өрнүүлдэг. За тэгээд яг тухайн хэрэглэгчд тусгаалсан мэдрэмж өгдөг. Нэрийг нь асуудаг. За тэгээд нэрээр нь дуудаад буцаад кофег нь өгдөг. Энэ нь тухайн хүнд яг надад зориулсан кофе, яг надад зориулаад хийгдлээ гэдэг мэдрэмжийг өгдөг учраас хүмүүс Starbucks руу орох туртай байд юм байна. Мөн адил хэрэглэгч нь Starbucks руу ороод тухайн кофегоо захиалгахдаа яг өөртөө зориулаад кастомайз хийх боломжтой. Дээр нь сироп ч юм уу, хачир ч юм уу нэмэх боломжтой. Яг өөрийнхөө амтанд зориулаад өөрчлөх боломжтой байд юм байна. Энэ нь үйлчлүүлэгчид нь дахин орох мэдрэмжийг өгдөг. Би Starbucks руу ороод тусгай хүн болдог, тусгай мэдрэмжийг авдаг. Starbucks-ийн хүмүүс настай тусгаалсан найрсаг үйлчлэгийг үзүүлдэг. Хоёрт нь брендингийн үнц. Хүмүүс аяг Starbucks-ийн кофег бариад явахдаа л ийм чухал мэдрэмжийг авдаг гинэ. За тэгээд заримдаа хүмүүс ингэж ярьд юм байна. Би чухал уулзалтанд орохдоо Starbucks-ийн кофе бариад орох юм бол уулзалт маань амжилттай болно гэдэгт хүртэл итгэдэг тийм хүмүүс байдаг гинэ. Тэгэхээр Starbucks-ийн брендинг нь өөрөө хүмүүст үнц өгдөг. Тийм учраас хүмүүс үнэтэй ч гэсэн аваад идэв юм байна. Гуравт нь бүтээгдэхүүнийхэн чанар. Starbucks бүтээгдэхүүнийхээ чанарт маш их анхаарлыг хандуулдаг. Та 1000 гоё үйлчлэгээ үзүүлээд та 1000 хөрөнгө оруулалт хийж брендингийн үнц өсгөөд танай бүтээгдэхүүн чанаргүй бол хэн ч худалдаж авахгүй. Эхний худалдаа авалтыг хийж магадгүй 2-т 3-т худалдаа авалтыг хийх боломжгүй болдог гэсэн. Тэгэхээр Starbucks-ийн үнц нь бүтээгдэхүүнийх нь чанарт мөн адил байдаг. Starbucks өөрийн гэсэн бүтээгдэхүүний чанарын стандарттай. Тэгээ өөрийнхөө яг чанарт стандартад нийцсэн үрийг л худалдаа авч кофенд өдөр болго ашигладаг юм байна. Тэгэхээр Starbucks-ийн кофе нь өөрөө маш чанартай үрээр хийгддэг учраас хүмүүс өдөр болгон тухайн амтанд олоод ирээд идэг гэсэн үг. Дээрээс нь зөвхөн кофенийхаа үрийн чанарт гэхээс илүүтэйгээр дагалдах сүү, сахар, юу гэдэг нь сироп, дээр нь тавьдаг whipping cream ч гэдэг юм уу. Эдгээрийн чанарт ч гэсэн мөн адил анхаардаг гинэ. Тэгэхээр бүтээгдэхүүний чанар мөн адил Starbucks-ийн үнцэнд нөлөө үзүүлээд явд юм байна. За тэгээд Starbucks-ийн нууцыг яриад байвал маш олон зүйлүүд байгаа. Тэгээд та бүхэндээ яг топ 4-ийг бэлдсэн. За тэгээд дөрөвдөг нь юу вэ гэхээр 5 тух. Сүүлийн үед янз бүрийн концепттэй янз бүрийн кофе шопууд нэгдэж байгаа. Гэхдээ Starbucks-ийн концепт нь юу вэ гэхээр та кофегоо манад тухлаад уугаад яваарэ гэдэг концепттэй гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгчдтэй 5 тухтай уугаад явах орчинг бий болгосон. 5 тух нь өөрөө үн цэнийг нь бүтээхэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг юм байна. За тэгээд хүмүүс Starbucks-д ороод 5 тухтай мэдрэмж авдаг учраас Starbucks-ыг үнэтэй ч гэсэн байн ороод идэг гэсэн үг. За Starbucks-ийн хамгийн чухал үйлчилгээний 4 нууцыг танд хүргэлээ. Мэдээж хэрэг үүнийх нь ард менежментийн асуудлууд яригдана, сургалтын асуудлууд яригдана, үйлчилгээний стандартууд ч гэсэн яригдана. Маш олон зүйлүүд байгаа. Тэгээд нэг бүрчлэн тоочод яриад ах юм бол бичлэгийн маань хугацаа өөрөө уртцаад ирэх болохоор та бүхэндээ яг гол зүйлүүдийг нь хүрхийг хичээлээ.
Хэрвээ танаа кофе шоп 5 тухтаал хэрвээ танаа кофе шоп орж ирсэн нэг хэрэглэгч бүртэйгээ үйлчлүүлэгч болгонтойгоо тулаад маш сайхан харилцан яриа өрнүүлээд маш сайхан үйлчлэгээ үзүүлж чаддаг бол магадгүй хажуудлынхаа кофе шопоос бага зэргийн үнэтэй хэлсэн ч гэсэн хүн болгон танаахыг сонгон үйлчлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. За тэгээ энэ хүрээд туршлага лабын ээлжид туршлага түгээх бичлэг маань өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Өө тийм лайк, subscribe дарахаа бити мартаарай. Бидний дэмжээрэй. Баяртай.